үгийг цээжлэх хамгийн зөв арга. За хамгийн зөв арга гэхээсээ илүү энэ бол ялч миний суралт учраас миний өнцгөөс миний бодлоор хамгийн үг цээжлэх хамгийн гоё арга, хамгийн зөв арга, гоё биш шүү. Энэ бол хэцүү арга. Тийм гоё биш. Гэхдээ хамгийн зөв арга нь яг юу вэ? Хамгийн үлдэцтэй арга нь юу вэ гэсэн тиймэрхүү сэдвтэй хичээл байгаа. Тэгээ та бүхэн энэ чинээс их юм сурж авна гэдэгт би итгэлтэй байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээ эхэлцгээе. За хамгийн юм харуулчлаа. За яг зүг. All right. The best method to memorize new words гэдэг чинь. За өнөөдөр хэрэгтэй зүйлс байвал бичиж авах нь угсаа ойлгомжтой тэгэхээр үзэг дэвтэр байгаа л тэрийг бэлдээрэй. All right. За энэ үнүүдийг харцгаа. Affluent, wealthy буюу баян гэсэн утгатай. Ajar гэдэг нь slightly open or almost closed. Жохон дутуу онгорхой, дутуу хаалттай гэсэн. Жохон онгорхой гэсэн утгатай. Augment гэдэг нь нэмэх, to add or to increase. Avarice гэдэг нь excessive desire for wealth, extreme greed, шунал гэсэн утгатай. За. Affluent гэсэн юу гэсэн үг вэ? Энэ нэг тийм гоё арга биш те. Саяны та нар би ингээд яриад би ингээд өгнүүдээ ярьж явах дундуур та нар тэр дөрөв өгнүүдийнхаа дор ээж нэгийг нь мартсан. Одоо хоёрыг нь мартчихэв. Одоо гурыг нь мартчихлаа. Одоо яаж байгаа гэдэг юм бол мэдж байгаа ганц л үг байна. Тэр үгнийхээ утгыг нь ойлгоод авцсан. Окей. Гэхдээ энийг 5 минутын дараа мартна. Яг тийм бол 5 минут дотор бид нэр айгүй юм ярих учраас. Дараагийг нь харж үзье. Aberration, a state of condition markedly different from the norm. Нэгсэндээ энгийн байдлаас өөр. Abjure гэдэг нь formally reject or disavow a formally held belief. Мэддэг байсан тиймэрхүү үзэл бодлыг эсэргүүцэх, үгүйсгэх. Abnegation, the denial and rejection of a doctrine or belief. Ямар нэг үзэл бодлыг бас адилхан reject хийх, тэ? Үгүйсгэх. Эсвэл ерөөсөө тэр санал нийлэхгүй байх. Abscond, run away, зүхтах. За, саяны дөрөвийг санаж байна уу? Санахгүй байна. Гэхдээ өмнөх дөрөвийг бол хальт тарсан чи нэрээ тийштэй гэдэг чинь. Alright. За энд яг нэг юм явагдаж байгаа. Нэг л зүйл явагдаж байгаа. Affluent, ajar, augment, avarice. Энэ нэг зүйл явж байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол үгээд дахиж харахтаа нэр ийм үг байдаг штэ гэж санал сонсон. Тэ? Нэр ийм үг байсан штэ. Ajar, augment, avarice, affluent. Тэ? Буцаалаа. Aberration, abjure, abnegation, abscond. За эдгээр бол жоохон хэцүү үг. Тэ? Жоохон хэцүү үг. Гэхдээ бид нар бол санаж байгаа шүү дээ. Тийг ab гэсэн юм байсан. Буцаж явлаа. Affluent, ajar, augment, avarice. За энд яг юу өгдөг байгаа юм бэ? Яг үнэндээ ингээл нэг тийм хэцүү үг аваад ингээд цээждэд байдаг бол бид хамгийн бүтггүй арга. Хамгийн бүтггүй арга. Окей. За байж байгаарай. Энэ дуун зүгээр ээ нөө. Зүгээр байгаа шүү дээ. Йоо, за хүн айлгаад байна. За, хамгийн бүтггүй арга. Яагаад вэ гэвэл нэгт энэ үнүүдээ яаж хэрэглэхийг мэдэхгүй. Хоёрт энэ үнүүдээ хизээ хэрэглэхийг мэдэхгүй. Гуравт энэ үг ямар салбарын мэдээлэлтэй холбоотой вэ? Мэдээлэл технологийн салбар юм уу? Эрүүл мэндийн салбар юм уу? Инженерийн салбар юм уу? Санхүүгийн салбар юм уу? Боловсролын салбар юм уу? Мэдэхгүй. Тэ? Энэ үгнүүд хэрэг ашиглагддаг. Бид нар өдөр тутмын ярианд ашиглах юм уу? Эсвэл ном бичгээр ашиглагддаг юм уу? Эсвэл академик ном дээр ашиглагддаг юм уу? Эсвэл академик эссе дээр ашиглагддаг юм уу? IELTS дээр ашиглагддаг юм уу? TOEFL дээр ашиглагддаг юм уу? Энэ бүх мэдээлэл та нарт байхгүй мөртлөө энэ үгнүүдийг цээжлэх гээд оролдоод байна шүү дээ. Энд ямар их аюул, ямар их үл тоомсрол гарч байгааг мэдж байна. Яг гэх юм бол та нар энэ гоё хэлийг нэгсэн та. Энэ гоё хэлийг тий одоо англи хэлчин монголтой адилхан гоё хэл шүү дээ. Хэл бол хэл, гоё бол гоё зэ. Тэгвэл энэ гоё хэлийг өөрөө зүгээр юм хэцүү хинт ч хэрэггүй, өөрийг хязгаарч хэрэглэхээргүй тиймэрхүү өгнүүдээр цээжилж толгоогоо тийм хэрэггүй мэдээлэлээр дүүргэж нэгсэндээ өөрийнхөө англи хэлийг харах үнцгийг хэрэггүй гэсэн болгож байгаа байхгүй. Окей. Одоо тэгэнгүүт
Яг энэ үгнүүдийг цээжлээ. Та нар эцэст нь 100 ийм үг цээжлээ гэж бодож байна. Бүр яаж хийж байгаа тогтоолоо 100 үг. Тэгвэл ном уншсан чинь энэ үгнүүд хизээч гарч ирэхгүй. Тэнгүү та нар юу гэж бодох вэ? Оо англи чи хэрэггүй л юм л шүү дээ. Англиэр яа дээ? Би монголоор зүгээр болцсон байгаа шүү дээ. Юу сүртэй юм. Тэ? Ийм болж байгаа байхгүй. За тэгэнгүүт дээрэс нь энд нэг зөв юм явж байгаа. Нэг гоё юм явж байгаа. Тэгээд тэрийг нь болохоор бид нар өнөөдөр сурч байгаа шүү. Тэр нэг гоё юм нь юу вэ гэх юм бол энэ өнүүдийг та нар дахиж харахтаа ийм үг байж штэ гэдэг тийм ингээд санаж байгаа. Нүдэрээ тэ эхлээд ийм үгний дараалалтай байсан штэ гэсэн нэг толгоонд чинь ихэнд орж ирж байгаа. Тэгэнгүүтээ дараа нь уншин нэр ийм утгатай байсан штэ гэдэг. Бодол санаанд чинь нэг үлдцтэй юм хоёр ийм үйлдэл санагдаж байгаа нэгсэнд бол remember you remembering it тэ. Тэгэхээр өдөр болгон иймэрхүү 10 үг цээжлээг та нарын англи сайжирна. Тэр 7 хоногийн дотор 1000 үг цээжлээг та нарын англи хэлсэн англи чи сайжирна гэсэн юм байхгүй. Okay? Because the thing is энийг та нар санаж байгаа тэ. Because the thing is you only learn vocabulary that is related to what you're watching and reading every single day. Okay? Өдөр болгон уншиж байгаа, өдөр болгон сонсож байгаа юмтай холбоотой үгнүүдийг та нар цээжилж сурч эхэлдэг. Okay? Тэгэнгүүт тийм болохоор энэ үгнүүд нь болохоор таамаг бүр ямар ч холбоогүй юм шиг санагдаж байгаа байхгүй. Wealthy гэсэн утгатай юм байна. Okay гэд өнгөрч байгаа байхгүй. Зүгээр ингээд өнгөрч байгаа. Abscond гэдэг нь run away гэсэн утгатай юм байна. Гэд өнгөрч байгаа. Та нарт нэг тийм чухал биш санагдаж байгаа. Яагаад гэх юм бол энэ хизээж та нарт өдөр тутмын ярианд чинь эсвэл бичигт чинь эсвэл сонсолт чинь гарч ирж байгаа үгнүүд биш учраас. Тэгээ та нарт нэг тийм чухал биш санагдаж байгаа байхгүй. Okay? Тэгэхээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр та нар үг цээжилж явахдаа битгий тийм хэрэггүй үг цээжилжээ. Okay? Өөрийнхөө сонирхож байгаа тэр салбартай холбоотой мэдээлэл авчи. Холбоотой тэр үгнүүдийг цээжилжээ. Та нар мэдээлэл технологиор ажилладаг уу? Okay. Мэдээлэл технологитой холбоотой ямар англи үгнүүд вэ? Эмч үү? Okay. Эмчтэй холбоотой ямар англи үгнүүд вэ? Тэр салбарынхаа үгнүүдээ эхлээд ойлгох. Эхлээд шүү. Эхлээд хамгийн түрүүнд. Яагаад гэх юм бол өдөр болгон та нар эмч бол манай эхнэр одоо резидент сурж байгаа баггүй юу? Нэгдүгээр эмнэлэг дээр. Тэгвэл нэгдүгээр эмнэлгийн багш нар нь эмчнэр нь юу гэж байгаа гэхээр за та нар одоо хоорондоо англиар ярьдаг бол та нар англиар ном унш, та нар англиар юм сонс. Одоо энэ эмнэлэгтэй холбоотой бүх юмнуудыг та нар цээжлэх шаардлага тавиад байгаа байхгүй. Тэгвэл яаж байгаа гэхээр энэ үнүүдийг цээжлэх нь бол утгатай шүү дээ. Яагаад гэвэл нэгт эмч, хоёрт энэ үнүүдийг өдөр болгон унших учраас, өдөр болгон энэ үнүүдтэй харилцаанд орох учраас. Тэгэхээр харилцаанд орохгүй үнүүдийг цээжлэх та нарт ямар ч хэрэг байхгүй. Окей? За тэгвэл би зүгээр өөрийнхөө жишээ аваад та нарт энэ хичээлийг бэлдсэн байгаа шүү. Окей? Миний яг сонирхдаг юмнууд бол жишээлбэл иймэрхүү үнүүд байна. Passion. За та нар эхлээд нэг энийг уншаад. Окей? Яг the minute гэд эхлээд instead хүртэл энийг guess уншаад. Окей. За та нар энэ үгийг харлаа. За чатн дээр дуун тасалдаад байна гэдэг чинь бусдынх нь ямар хуу байна бөөнөрөө guest chat дээр бичиж зүгээр байна гэдэг чинь яг юутай холбоотой юм би яг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр maybe it's your internet. So take a look at that. За энэ юуг харлаа. Okay? Ингэсэн чинь the minute your mind thinks done, your instincts say next. What you won't find in this book is a lot of garbage about passion and inner drive. За тэгсэн чи passion гэдэг үг гараад ирлээ. Interesting. Энэ бол миний унших дуртай сэдв. Passion. All right. За тэгээд passion гэд гараад ирсэн чинь энэ номон дээр гараад ирлээ. Та нар эхний удаа ignore хийгээ шийдлээ. Яах вэ? Тэ? Тэгэнгүүтээ за байж да энэ үг чи ер нь миний номон дээр яагаад айгүй олон удаа гарч ирээд байна. Тэгэнгүүтээ энэ үгийг Google-ээр шийдлээ.
Passion meaning гэдэг чинь a strong and barely controllable emotion, a state or outburst of a strong emotion. Intense sexual love. За энэ арай биш юм шиг байна да тий. За an intense desire or enthusiasm for something. За тэгэхээр ерөнхийдөө бол та нар passion гэдэг юмыг нэг тодорхойлтыг нь авчлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн зүйлд маш их энэ ингээд сэтгэл тий маш их тэр зүйл рүү тэмүүлсэн тэр их сэтгэлийг болохоор passion гэж хэлж байгаа. Жишээлх юм бол I am passionate about teaching гэдэг чинь. Би бол багшлахын талаар миний багшлах гэдэг тэр чиглэл рүү миний сэтгэл тэмүүлж идэг. Тэ? Тэр passion гэдэг болохоор тэр сэтгэлийг нь хэлдэг байх юм байна шүү дээ. Alright. За тэгэхээр эхлээд ингэж харчлаа. За passion-ыг гуглчлээ. За энэ хэд удаа гараад ирлээ. Окей, гуглчлээ. Alright. Cool. Тэгэхээр одоо бол нэг тийм тээжл шууд ингэ толгойд тээжлээд дараагийн 10 жилдээ санана гэсэн тийм байхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр Jameson гуглдээ дутхыг нь ойлслоо. Ойлгочлаа. Тэгсэн чинь та нар нэг бичлэг үзлээ. Alright. What are you playing this game for? What's your passion? What's your drive? What's your purpose? What's your purpose for playing this game? Why are you doing what you're doing? If y'all gonna be great on that field, you gotta have a why. You gotta have a reason for why you do what you do. You are phenomenal. You are beyond measure. I need you to act like it. No alarm clock needed. My passion wakes me up. I ain't used the clock in 20 years. My passion wakes me up. My drive wakes me up. My determination wakes me up. My ability to be, do, and have whatever I want, it wakes me up. What wakes you up? What drives you? Why are you playing this game? Is it just a game? Or do you eat it? Do you sleep it? Do you drink it? Okay. Дуу муу хаагаарай, please. Alright. За яг иймэрхүү байдлаар ингээд нэг бичлэг үзчихлээ. Энэ яг та нарын сонирхож байгаа бичлэг байлаа гэж бодъё. Та нар болохоор ингээд үүдэг тийм passion, inner drive, what's your passion? Гэдэг нэг тиймэрхүү бичлэг дуртай ингээд яг нөө нэг тасал масал хийж ихтэй иймэрхүү сонсоод бүр ингээд motivation аваад ингээд нэг тиймэрхүү дуртай байлаа гэж бодъё. Тэгвэл passion гэдэг үг нь дахиад гараад ирлээ шүү дээ. Тэ? Бүр 3, 4, 5 дахь, 6 дахь, 7 дахь удаа гараад ирлээ шүү дээ. Тэгвэл энэ үед яах вэ? Passion гэдэг үгийн талаар та нар сониуцлж эхэлдэг байхгүй. Окей. За байж энэ үг ер нь л айгүй гоё үг юм шиг. Би энэ үгийг ер нь мэдэх хэрэгтэй юм шиг. Alright. Тэгмэд одоо яг яах хэрэгтэй вэ гэдэг тэгмэд passion гэдэг үг бол та нар мэдээд авчлаа. Юу гэсэн утгатай юм? Маш олон ном дээр эсвэл нэг ном дээр маш олон удаа гарлаа. Үзэж байгаа бичлэг дээр ч хүртэл гараад ирлээ тий. Тэгвэл энэ үед яах хэрэгтэй гэх юм бол энэ дөрвөн зүйлсийг хийх хэрэгтэй. Хамгийн түрүү what is the meaning? За энийг бичиж авах хэрэгтэй. Бичиж авах нь айгүй чухал. Окей? Бичиж авч хүн сайн тогтоодог ба. За, утга нь юу вэ? Strong desire or enthusiasm for something. Strong enthusiasm for something. Тэ? Ямар нэгэн зүйл рүү тэмүүлэх тэр сэтгэл гэж юм. Ямар нэгэн зүйлийг одоо хиймээр байгаа тэр хүсэл гэж юм уу? Эсвэл хүсэл тэмүүлэл гэж юу нь бол ойлгож байна. Alright. Болор тайлбарчлаа. Болор тал дээр юу гэдэгсэн бэ? За тэрийг бичлээ. Хоёр дахь нь the different forms гэдэг. Микрофон мьют хийгээрэй. The different forms гэтэнгүүд яг passion гэдэг чинь өөрөө юу аахгүй юу? Noun хувилбар аахгүй, нэр үг аахгүй. Тэгвэл passion-ы тэмдэг нэр нь юу юм? Тэ? Тэмдэг нэр нь гэтэнгүүд passionate гэж байна шүү дээ. Энийг харж байна уу? Хоёр дахь дээр нөгөө passionate. Тэ? 3 an example sentence that you find online. Онлайнаар ингээд олж байгаа ямар нэгэн нэг жишээ өгүүлбэр болно. Хамгийн гол нь тэр жишээ өгүүлбэрээ ойлгож авах хэрэгтэй. Ойлгохгүй нэг амар хэцүү өгүүлбэр болчих. Нэг амархан жишээ өгүүлбэр болно. Амархан гэж өөрт чинь яг тохиромжтой. Your own example sentence яг өөрийнхөө нэг жишээ өгүүлбэр бичнэ. Өөрөө зохиогоо. Окей? За энэ яг дөрвөн алхмыг дагангууд ийм юм гарч ирэх хэрэгтэй. The meaning, an intense desire or enthusiasm for something. Тэгээ за энэ хүсэл тэмүүлгээд монголоор орчуулсан. Монголоор бичих гэж байгаа хүмүүс бол монголоор бич. Хоёр дахь нь хувиргалууд нь юу юм бэ? Passionate. Oh, he is passionate. Бүнийг тодорхойлохдоо passionate. Тэр бол аюу хүсэл тэмүүлэлтэй залуу. Passionate, he is passionate. Passion гэдэг нь хүсэл тэмүүлэл. Окей, тэмүүлэлтэй биш хүсэл тэмүүлэл гэсэн нэр үг нь аа шүү. To be passionate гэдэг нь болохоор тэмүүлэлтэй байх гэсэн үйл үг шүү. Alright. За энэ гурван хувиргалыг нь явуулсан та нар бичээд авчлаа.
Дараагийнх нь 3 дахь нь юу гэлээ? Example sentence that you find online. Online нэг жишээ олно те. He is really passionate about helping others, which is why he became a doctor. Тэр бусад хүмүүст туслах тийм айгүй их хүсэл тэмүүлэлтэй учраас тэр эмч болсон гэсэн өгүүлбэр. Alright. За би тэгвэл өөрөө нэг жишээ өгүүлбэр бичье. I'm really passionate about saving the planet. Би дэлхийг аврах тийм маш том хүсэлтэй. Хүсэл тэмүүлэлтэй. Alright. За тэгэнгүүт саяны сүүлийн 5 минутын хугацаанд passion гэдэг үгийг та нарт хэдэн удаа хэлсэн бэ? Хүсэл тэмүүлэл, passion тэр юм зүйлийг хийх хүсэлтэй. Тэр зүйл рүү чиглэх тийм сэтгэл гэж айгүй олон байдлаар тайлбарлаа. Тэгвэл одоо ингээд маш олон давтагдсны эцэст маш олон ном дээр бичлэг дээр би ч хүртэл хэллээ. Ингэж давтагдсны эцэст та нар passion гэдэг үгийг одоо асуудалгүй ойлгоод авсан байх шүү. Alright. Ялангуяа passionate буюу энэ тэмдэг нэрийг ойлгоод авсан байх шүү. Одоо та нар нэг үйлдэл бичээд байна. Нэг үйлдэл бич. За чатан дээр өгүүлбэр бичиж болно шүү. My passion is to become a generous person. Very good. My passion би айгуу тийм өглөгч ч юм уу эсвэл тусч хүн болох тийм хүсэл тэмүүлэлтэй байна. Гэхдээ passion гэдгийг вэ штэ хизээ ашиглах вэ гэдэг юм бол яг тийм юм болох гэхээс илүү яг одоо юу юм бэ гэсэн зүйл дээр айгуу хэрэгтэй шүү. Болор туяа тэрийг зүгээр сануулж хэлье. Okay? Passion гэдэг нь бол яг мөрөөдөл гэсэн үг шүү. Би тийм болмоор байна, тийм болмоор байна гэдэгтээ passion гэхээсээ илүү би яг одоо тийм юмд дуртай гэж хэлж байгаа бол би яг одоо тийм юмд хүсэх тэмүүлэлтэй би тийм юмд дуртай гэсэн гэж хэлж байгаа бол passionate гэж хэлж байгаа гэж хэлдэг шүү. Тэгэхээр зүгээр сануулъя. I'm really passionate about playing the piano. Exactly. Why I've chosen this course is I'm a passionate person. I'm a passionate person. Би яагаад энэ сургалтыг сонгосон бэ гэдэг юм бол би айгүй хүсэл тэмүүлэлтэй хүн. Person гэдгийг ашиглах хэрэгтэй. Very good. Та нар ямарсан ойлгоод авчлаа. I'm really passionate about learning the English very well. Very very good. Dell гэдэг компьютерийн брэнд гараад ирлээ. Ямар мундаг юм бэ? Ийм том брэнд миний бичлэг үзэж байгаа баяртай. Okay. I'm really serious about to be passionate about learning English. За learning гэж байна. Гэхдээ interesting. За тэгвэл та нар энэ passion гэдэг үгийг дахин хэрэглэснээр ойлгоод авлаа. За тэгэнгүүт яагаад өнөөдөр passion гэдэг үгийг ашиглаж байгаа вэ гэх юм бол энэ бол миний сонирхол шүү. Миний сонирхол. Би өөрөө яг ийм хүсэл тэмүүлэл, мөрөөдөл одоо юу гэдэг чи те motivation, inspiration гэсэн тиймэрхүү яг ингээд нэг тийм хүнийг бүр гал дүрлзүүлсэн тиймэрхүү бичлэг, тиймэрхүү ном, подкаст сонсох ёстой дуртай хүн баггүй. Би өөрөө ярьж байхдаа хүртэл хүмүүстэй ер нь сурагчдаа би хичээлээ орж байхдаа дандаа ингэж аливаа манайхаа аливаа гэж бүгдээр ингэ тэгдэг. Би заримдаа тэрнээсээ болоод уурлаад загнах ч үгүй, тэрнээсээ болоод бүр үнэхээр inspire хийж ч үгүй. Маш олон төрөл. Тэгэхээр энэ бол миний сонирхол. Та нарын сонирхол чи юу юм бэ? Тэр сонирхолтой нийцэн энэ үнүүдийг олох хэрэгтэй. За, дараагийнх нь үг satisfaction. Alright. Одоо байна шүү дээ. Яг энэ хэсгийг уншаад байгаа. Okay.
За satisfaction гэдэг үг явсан ийч харж ийн тийм үү? Case history after case history proved that the size of bank accounts, the size of happiness accounts, and the size of one's general satisfaction account is dependent on the size of one's thinking. There is magic in thinking big. гэсэн иймэрхүү хүүний үгслийг ялч хүүний үгслийг ном байна. Okay? За. Тэгэнгүүт you find it in a book. Satisfaction гэдэг үгийг ном дээр олцлоо. All right? And then you watch a video about satisfaction. All right? За энэ видеог үзье. Би яалч иймэрхүү бичлэг нэг сайн олж чаддгүй учраас айгүй terrible. I did a terrible job. I'm sorry. Энэ title нь болохоор oddly satisfying video гэсэн утгатай байна. Satisfying video, oddly satisfying video. За тэгэнгүүт okay. За satisfying гэдэг үг нь энэ ч гараад ирлээ. Oddly satisfying гэдэг дээр гарч ирлээ. Ном дээр гараад ирлээ. Wait, so what does this word mean? Let's Google it. Satisfied meaning, right? Би сая энэ бүр хайцсан байна. Энд чинь болохоор contented, pleased гэдэг юм. Well, wait, энэ үгнүүдийг би мэдгүй юм байна шүү дээ. Адил цааш нь харъя да. Similar, pleased, happy, content, proud, triumphant, self-satisfied гэдэг юм. За. Ерөнхийдөө бол нэг тийм баяртай, тааламж авсан гэсэн тиймэрхүү мэдрэмжийг satisfied гэж хэлдэг юм байна. Тэ? Okay. Ойлголоо. За иймэрхүү утгатай юм. За тэгэхээр одоо ингээд олон дахин удаа гарч ирсэн дээрэс нь хүн өөрөө за байж энэ үг юу юм бэ гэсэн тэр мэдмээр байгаа сонирхлын төрсний дараа та нар энэ үгийг хайж авах хэрэгтэй шүү. Окей? Тэгэхгүй бол нэг үг гарч ирээд энийг мэдэхгүй байна гэж толдоо суугадах юм бол та нар хизээ ном уншиж дуусгах юм бэ те? Хизээ англи хэлийг сурах юм бэ? Хизээ сурахааргүй болно шүү дээ. Бүр ингээд сүулдэ ядарн залхах нь үстэй. Тэ? Тэгэхээр зөвхөн гарч ирээд за байж энэ үг чи өмнө гараад ирсэн биз дээ. Энэ үг чи дахиад гараад ирлээ. Байж энэ дахиад гараад ирлээ. Ийм бүр бичлэг байна. Энэний талаар бүр багш бүр ярьчлаа гэдэг чинь. За байж энэ үг яг юу юм бэ? Би яг мэдээт. Болор толдий, Google ди, Macmillan Dictionary, англиас монгол хамаагүй. Тэнгүүтээ энэ дүрийг бичнэ. The meaning утга нь өөр хувиргалууд жишээ. The feeling you get from something pleasurable. Тэнгүүд энэ болор толиос харах юм бол сэтгэл ханамж гэж байна. Satisfaction. Okay? Тэгэнгүүт энэний хувиргалууд нь болохоор satisfy, satisfactory, satisfied гэдэг чинь. Okay? Satisfactory гэдэг нь сэтгэл ханамж сайтай гэсэн утгатай. Okay? Сэтгэл ханамж сайтай. Тэмдэг нэр гэсэн үг. Satisfy гэдэг нь болохоор үйл үг. Okay? Satisfied гэдэг нь бас үйл үг шүү дээ. Тэгэхээр хажуугаар нь бас тэмдэг нэр байж болно. Жишээлх юм бол би сая энэ оёосыг идсэн. Alright. Хичээл ирэхээс өмнө би оёос идээд би айгүй амар хөлсчихсэн. Би оёос ирээд би болохоор оёосынх нь амтанд айгүй дуртай учраас I can say I'm satisfied. Тэ? За энэ нэтээс олсон жишээ өгүүлбэг харъя. I have never been satisfied with my job. Би нэг орчуулахгүй. Та нар өөрсдөө ойлгож авах хэрэгтэй. I'm extremely satisfied with my life. Okay? За, би өөрөө юм бичсэн байна. За тэгвэл satisfaction гэдэг үгийг ямарсан хэд удаа хэллээ. Satisfied гэж хэллээ, satisfactory гэж хэллээ. За тэгвэл write your own sentence right now.
Okay. I watched slime video and that was so satisfying. Satisfaction of this class is hearing out teacher's voice. Alright. За айгүй өөр өгсөн байна шүү дээ. Сэтгэл ханамж нь болохоор багшийн хоолойг сонссноос гарч ирдэг. Interesting. Very good. Thank you. Өөр. I have been satisfied about the care patient. За сэргэлийн юу гэсэн утгатай вэ? I have been satisfied about to care patient. Oh, имчгүй юм шиг байна те сэргэлээ. Do what makes you satisfied гэж байна шүү. Do what makes you satisfied. Өвчтэй хүмүүс туслахад халамжтай. Okay. It is satisfying гэж бас хэлнэ. Okay? Энэ бас нэг өөр хөргөл наа. Би танд бичиж өгье. Энэ. It is satisfying to help patients. All right? It is satisfying to help patients. Satisfying гэдэг нь сэтгэл ханамж одоо ингээд авдаг гэсэн утгатай. Тим хийхээс би сэтгэл ханамж авдаг гэсэн утгатай болчихно. I'm not satisfied with my English level. Very good. Ийм үглүүд бичнэ гэдэг чинь аюу сайн байна. I'm extremely satisfied with this dinner гэж хэлдэг. With гэдэг нь заавал байх шүү. Энэ болохоор яг дүрм юм байгаа маа. Дүрм байгаа шүү. It is satisfying to help patients. To help patients гэж. Patience гэдэг нь одоо нэг хүлээлттэй хүлээх тийм хүлээх чадвар гэсэн утгатай. Okay. So, now you understand what satisfaction means. Okay? Сэтгэл ханамж гэсэн утгатай. За ингээд яг иймэрхүү байдлаар зүгээр ингээд нэг үгийг гаргаж ирээл за энэ үг юу гэсэн үг өгдөө. За ийм утгатай юм байна. За одоо нэг үйлбэр бич гэл тэгээд нэг хэдэн мянган үгээр ингэж нэг гарч ирээл ингээд дуусах тийм сони юм байхгүй. Өөрийнхөө үгнүүдээ бол хэрэгцээнээсээ тулгуурлаад сурч явах хэрэгтэй шүү. Манайха энийг хизээч битгий толгоноос гаргаж ирээрэй. Хэрэгцээн дээрээ тулгуурлаж үгээ цээжилж явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хэрэгцээ байхгүй үед нийлүүлэлт гаргаад байгаагууд юу болох вэ? Та нар бодлоо. Зах зээл дээр ямар ч сүүний хэрэгцээ байхгүй гэж бодъё. Ямар ч сүүний хэрэгцээ. Хинч бүгд суугаа болцсон. Монголын хүн болгон веган болцсон. Малын бүтээгдэхүүн ашиглахаа болцсон. Тэгсэн чинь сүү компанид сүү гаргасаа л сүү нийлүүлсээр л байна. Тэнгүүд юу болох вэ? Амар их зардал үүснэ шүү дээ. Мөнгөн зардал, нөөцийн зардал. Тэнгүүд тэр зардлаас болоод юу болох вэ? Сүү компани амар их алдагдaltaд орно. Яг тэрнтэй адилхан та нар өөрөө сүү компани байхгүй юу? Та нар сүү компани амар их нийлүүлэлт гаргаад байна. Бүх нөөцөө зарлаа, бүх энерги зарлаа, хамаг цагаа зарлаа, мөнгөө зарлаа. Эцэст нь тэр нийлүүлэлтийг үрэх хүмүүс байхгүй. Хэрэгцээ байхгүй байхгүй. Тэнгүүд хүн ядраал ёо за би бүр хэдэн жилийн турш англи хэл сурлаа. Би чадсангүй, барсангүй. Яг үндэ та нарын хэрэгцээн дээр тулгуурласан англи хэл сурах биш. Зүгээр л ингээл нэг багш орж ирэл за манайхаа энэ 1000 үг цээжсэн бол та нар яг болно гэж тиймүүд окей гэд ингээд сурцсан. Тэгээ эцэст нь нөгөөдгөөс нь болоод хүн өөрөө ирээдүгөө англи хэлээр алаа ичж байгаа юм. Тэр тэгж болохгүй шүү. Окей. За дараагийнх нь tactic. За тэгэнгүүт би сая болохоор зүгээр номноос жишээ авсан, бичлэгээс жишээ авсан. Номноос жишээ авсан хийчлээ. Тэгэнгүүт та нар CNN уншдаг хүмүүс байна уу? Байхгүй бол зүгээр нэг хаяадаа нэг уншиж байгаа зүгээр хаяадаа. Би нэг орж унших дурггүй л дээ. За CNN орж уншдаг хүмүүс байгаа байх. Орлоо. Тэгсэн чинь ийм юм гарч ирж байна. Микрофон хаагаарай please. За, уучлаарай. За энэ өгүүлбэр гараад ирлээ. За ер нь энэ хэсгийг тэр чихнэ уншиж.
За. Alright. За та нар ямарсан Хонконгод юу болж байгааг бүгд мэдсэн байх, мэдээнээс сонссон байх. Сонсоогүй бол ер нь бол битгий Монгол мэдээ уншиж, Хонконгийн талаар мэдээрээ англи мэдээлэл уншиж, зүгээр яг үнэхээр зүгээр сонирхож байгаа бол англиар очиод уншаад байжээ. Ингээд байж ер нь Хонконгд юу болоод байгаа юм бэ? Хүмүүс айгүй Хонконг гэж яриад байгаа ингээл тэгэнгүүт news CGMN гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм битээр өөрийгөө хүчээр иймэрхүү вебсайтууд руу ороод Хонконгийн талаар орж уншдаг. За Хонконгд Halloween-ээр Langfang гэдэг ийм годамжаар орж шоуддаг хөхгүй. Үнэхээр нүсэр шоу болтыг би тийшээ Хонконгд амьдарч байхдаа бол 2 удаа очсон. 2 жил байсан учраас тэгээд бүр амар юм болтыг. Тэгсэн чи энэ жилдээ болохоор жоохон асуудал үүсээд байт юм. За тэгэхээр ийм мэдээд авчлаа. Окей, wow. Алright, Хонконгд ийм болж байгаа юм байна. So what? Юу. Тэгсэн чинь тэн дунд болохоор hectic гэсэн нэг үг байна тийм үү? Тэн дунд hectic гэсэн үг байна. It's gotten so hectic in recent years that police are deployed ahead of time for crowd control. All right. So hectic гэдэг үг байна. I don't know. Тэгсэн чинь then you find a nice song that you like. Тэгсэн чинь яг ингээд дуун дээр тэр үг нь гараад ирлээ шүү дээ. Манай сурагчид тэгдэг байхгүй. Би ингээд нэг үг хэлэнгүүт нэрээ тэр дуун дээр тэгж хэлдэг шүү дээ гэж амар тэгдэг. Тэгэхээр яг дуунаас энэ үгнүүд бас сурах боломжтой. Энэ дууг сонсч үзье. Hella lit, hectic. When I pull up, it gets hectic. Don't worry about what's on my left wrist. It costs a check, bitch. If I'm in the spot, I'm slaying shit. I'm in the best fit. Hectic. When I pull up, it gets hectic. Don't worry about what's on my left wrist. It costs a check, bitch. If I'm in the spot, I'm slaying shit. I'm in the best fit. Okay. За тэгсэн чинь ингээд та нар өөрсдөө Cardi B айгуу сонсдог тийм хүн байлаа гэж бодъё зөө. Cardi B сонсдог хүн байлаа гэж бод. Тэгсэн чинь Cardi B сая нэг дуу гаргалаа. Тэгсэн чинь hectic гэж дуулаад байж да. Ер нь энэ hectic гэдэг чинь яг юу гэсэн утгатай үг юм? Тэ? Hectic-ийг Google дий л та. Hectic. За, full of incessant or frantic activity гэж за байж. Энэ үгийг би л мэдгүй юм байна. Энэ юу гэсэн үг юм? За, Google надад тусалж чадахгүй юм байна шүү дээ. Тэ? За тэгвэл болор тойл орж үзье. What does this mean? Hectic. Хайж үзлээ. Юу гарч ирж байна? Яаруу, сандруу, замбраагүй, ухаан жолоогүй, бухимдсан доголон. За энэ болор тойлол угаасаа юу бол юу ярьж идэв дөө. Энэ бол угаасаа худлаа хэлж байна. Үнэхээр юунд итгэхээ мэдэхгүй шүү дээ. Юу англиар хайрангууд өгнөөдөө мэдэхгүй. Монголоор хайрангууд баахан тийм холбоо өгнүүд хэлээд. Тэгэхээр хаанаас ямар dictionary-с үгээ хайх нь айгүй зөв. Дээрэс нь хэрэг үг хайсан үг чинь Google дээр бүр шал мэдэхгүй гарч ирээд тах юм бол хамгийн амархан нь ингэн hectic synonyms гэж хайчих. Энэ болохоор ижил утгатай үг гэсэн үг шүү. Synonyms. За тэгэнгүүт хамгийн ихэнд энэ гарч ирж гин, энэ гарч ирж гин, өөр ямар үг баахан үгнүүд гарч ирж байгаа. Alright. За тэгэхээр эхлээд ямарсан тэр үгнүүдийг хайгаас өмнө яг нөө meaning нь бичих хэрэгтэй гэдгсэн шүү дээ. Нөө нэг дөрөв зүйлээ бичнэ. Full of incessant or frantic activity. What does this word mean? Тэ? Энэ үгнүүдийг эсвэл Google-д зоолно, эсвэл look for synonyms. Тэ? Look for synonyms. За тэгэж хайнгууд байна шүү дээ. Ийм гарч ирнэ. Хаана? Alright. Busy, buzzy, full, frenzy, active. It's all go. Hectic гэдэг нь нэгсэндээ бол амар ийм эмх замбраагүй галзуурсан crazy гэсэн утгатай байхгүй. Okay, busy бүр ингээд нэг тийм галзуурмаар завгүй гэсэн утгатай. Та нар яг 10 жилд завсарлагаанаар баахан хүүхдүүд гүйлдэд байгангууд юу бодох вэ? Oh, this is hectic. Тэ? Одоо жишээлх юм бол 6 сарын 1-нд парк дотор юу болох вэ? Хүүхдүүд жом шиг божигнолтно. Тэнгүүд hectic. Тэ? Одоо яг иймэрхүү байдлаар ингэж ойлгох хэрэгтэй байхгүй. Alright. За, дараагийнх нь хувиргалууд нь гэдгээр hectic гэдэг нь бол энэ бол hectic байна гэж тодорхойлолтно. Буюу тэмдэг нэр нь болохоор hectic. Noun хувилбар нь болохоор hecticness гэж байгаа. Гэхдээ яг үүндээ hecticness гэж ашигладаггүй. Хинч hecticness гэж хэлдэггүй. Зүгээр hectic гэж хэлдэг байгаа шүү. Зүгээр би нэг хальт оруулсан байна. Modern life is becoming more hectic by the minute. За энийг онлайнаас олсон байгаа. Одоо за би нэг таамагт орчуулах шаардлага та нар өөрсдөө орчуул. Өөрсдөө яаж яагаад ухаад ойлгох тий? Бэлэн юм одоо яг Modern life is becoming more hectic
by the minute. Минут тутам гэсэн үг. Минут ахих тусам. Дөрөвт нь өөрөө бичлээ. Work today was hectic. Work today was hectic. For me, work today was hectic. Okay? Now, I want you to write your own sentence. Hectic. За энд мөнх эрдэн satisfactory about your life is determined by sharing happiness гэдэг чинь энэ айгу гоё өгүүлбэр шүү. I like it. I saw a huge hectic storm in Anhangal last year. Okay, болно. Hectic schedule makes me more stressful. Very good. Өөр. Тэлмүүн, болор туяа, сэргэлэн, мөнх эрдэн. Инх баяр. Цогцлмаа. The train station та нар нэг вокзалыг мэднэ шүү дээ. Вокзалаар би өглөө болгон тэрүүгээр машин барьж явдаг байхгүй. Тэгмэд the train station at 7:45 AM is hectic. Okay? Яг тийм бол 7:45 гэхэд хүн болгон вагоноос буугаад баахан машинууд ингээл ирээл такси хийх гээл бүр ерөөсөө зам төгсөөд бүр солиорч өгдөг байхгүй. Тэгэхээр тэрийг бол hectic гэж болно. Tokyo is really busy city already, but I think during Tokyo Olympics it's going to be hectic. Алаадаг. Ямар гоё юм бэ? Hectic lifestyle will make your life worse. Very good. Traffic jam is hectic during the after work биш зүгээр after work гэж шүү. Okay? Ажлын дараа. Ажлын дараах дундуур гэдэг нь жоохон тийм сонин сонсогдоод байгаа. Тэгэхээр зүгээр ажлын дараа гэж хэлчих зүгээр. July 1st was hectic. Traffic road has always been hectic in central area after work. Мөнх эрдэн. Kill it, man. Give me a fist bump. Boom. Айгу гой өгүүлбэр хэлсэн байна. Манайхан. Killing it. Та нар айгу сайжиж штэ. Ер нь анх ч ийм сайн байсан л да. All right. Энэ удаагийн ер нь нэлтийнхэн айгу сайн байна. Даваа сурын. So many patients make me hectic. Exact. Энэ ч дэ байхгүй шүү. Okay? Boom too. All right. So now you understand three words. All right? 40 минутанд 45 минутанд 3 words. Ихүү. Тэ яг тийм бол газар нэг цагийн дотор 100 үг заадаг шүү дээ. Гэхдээ энэ 3 үгийг та нар биш үү? Дараагийн 7 хоногт л мартахгүй. Энэ 3 үгийг подкаст юм уу ярианд ашиглах юм бол дараагийн 1 сардаа мартахгүй. Өдөр болгон ашиглаад бичээх юм бол амьдралдаа мартахгүй. Okay? Ийм байгаа шүү. Whereas тэр 100 үгийг бол 100 болгонг нэг дэрэг ингээд өдөр болгон ашиглаад байж чадах уу? Тэр 100 үгнүүдийг бүгдээр ингээд өдөр болгон хүмүүстэй яриад ингээд яриандаа ашиглаад чадахгүй шүү дээ. Мартчих шүү дээ. Тэ? Тэгэхээр гурван чанартай өөрт чинь хэрэгтэй, өөрөө чинь салбартай холбоотой үг цээжлэх үү? 100 хинт хэрэггүй, хэний салбартай холбоотой мэддэхгүй тийм үгнүүд цээжлэх зүгээр үү? За би яг нэг 1000 үг цээжлдэг сургалтууд гээд надад амар ядаргаад санагддаг байхгүй тэгэл нэг амар худлаа юм санагдав. Гэхдээ яг нэг өндөр төвшний хүмүүст бол айгүй хэрэгтэй сургууль л та. Гэхдээ яг үндэ яг дунд төвшин дээр ирээд гатсан байгаа хүмүүс тэрийг айгүй сурталчилдаг учраас надад нэг таалагддаг учраас би жоохон ингэж байгаа шүү. Тэгэхээр яг үндэ тэдний хийж байгаа айгүй гоё гэж бодож байна. Бүгд нэг монголчуудын англиг сайжруулах гэсэн зорилготой явж байгаа учраас би тэрийг бүрэн дэмжиж байгаа. Okay, anyways. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар энэ 3 үгийг за та нар 7 оны дараа мартлаа гэж бодъё. Гэхдээ та нар насан туршийнхаа яаж үг цээжлэх гэсэн нэг аргыг та нар ойлгох хэрэгтэй шүү. Эхлээд тэр үгтэйгээ танил бол. Үгтэйгээ өдөр болгон харилц. Өдөр болгон ном унш, подкаст сонс гэдэг чинь яг л тийм үгтэй байхгүй юу? Подкаст сонсож байгаангууд та нар өөрсдийнхөө нэг дуртай нэг салбарынхаа номыг уншиж байгаа байлгүй дээ. Дуртай салбарынхаа подкастыг сонсож байгаа байлгүй дээ. Тэгж байгаангууд нэг хэдэн үгнүүд автагдж гарна да. Тэр үед нь за байж та энэ яг юу гэсэн үг юм бэ? Хайла, үгийг ойлголоо. Нэтээс жишээ өгүүлбэр боллоо. Өөрөө жишээ өгүүлбэр бичлээ. Энэ дөрвөн аргыг даглаа.
Ингэснээр та нар энэ үгийг баттгаж өгч байгаа шүү тархин дотроо. Alright. Тэгээ нэг орцонд бол угаасаа хизээч гарахгүй. Хурдан мартаад хурдан сураад удаан мартдаг бла бла бла. Тэр амир тэр яг үнэндээ зүгээр хүн ойлгосон л бол ойлгосон. Тийм хурдан удаан мартна гэсэн юм байхгүй. Хүн ойлгосон л бол ойлгосон. Дугуй унж 5 настайдаа сурсан хүн бол 20 настайдаа дугуйнд суугаад яаж жагаад ундаг л байхгүй. Хизээч мартдаггүй. Окей? Нэг ойлгосон л бол ойлгодог. Яг л ийм. Тэгэхээр яг та нарын үгнүүд цээжлэх, үгнүүдийг ойлгох, насан туршийн үг өөртөө бүтээх арга бол энэ байна.